Сайн байцгаана уу хүмүүст үзэгчдээ сар шинийн мэндийг хүргэе. Сагсан бөмбөгийн онцлог мэдээллүүдийг хүргэдэг Hoop Notes-ийн 21 дахь дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр Дасандаа Буухан, Эмбаг спортыг дэмжигч Тоётыг аль биесны дилер Top Motors ажиллаж байна. За надтай хамтран хөтлөхөөр Холон маань студид хүрэлцэн ирсэн байна. За Холондоо бас сар шинийн баярын мэндийг хүргэе. Сайхан шинэлж байна уу? За намынхаа олон үзэгчдтэй гал морь жилийн сар шинийн баярын мэндийг дэвшүүлье. Баярлалаа. За өнөөдөр бид нар ямар сэдвийн талаар ярилцгуу талаар хоёлаа эхлээд үзэгчдээ. За улирал хамгийн эзэгтэй үедээ ер нь бол ирж гин. За яг 4 өдрийн 8 тоглолтын дараа плей-офф албан ёсоор эхлэх гэж байна. За энэ үед бол аль баг нь доод лиг руу унах вэ? Багуудын сүүлийн тоглолтууд маш чухлаар нэрлэгдэж байна. Өнөөдөр хүснэгтийн сүүлийн байрлалд явж байгаа багуудын хамгийн сүүлд хийх тоглолтуудын талаар өнөөдөр дэлгэрэнгүй ярилцсан. За дээрэс нь энэ 7 хоногийн хамгийн онцлог оргил сэдэв болвол эмэгтэй дээд лигийн финалийн сүүлийн тоглолт болж ямарчтайч бид лигийн аваргаа хүлээж авлаа. Тэгээ үүнтэй холбоотойгоор зарим тоглогч нар зодог тайлхаа зарласан. Энэ талаар ярилцсанаа. Тэгээ Сагсан бөмбөгийн ертөнцид болоод байгаа бас нэг маргаантай асуудлын талаар ярилцгаад бэлтгэл энэ бол жинхэнэ гард нь аль баг вэ гэдэг сэдвийн хүрээнд өнөөдөр хоёр зочинтойгоо хоёулаа нэлээд дэлгэрэнгүй ярилцсан. Учир нь энэ сэдвийн хүрээнд бас фэнүүдийн дунд баг зэргийн маргаан болвол сүүлийн хэдэн сар үүсээд байгаа. За мөн плей-офф эхлэж байгаатай холбоотойгоор зарим багууд плей-оффын байрлалаа баталгаажуулсан. Хэнийг явуулах вэ? Хэн оронд нь ирэх вэ гэдэг сэдвийн талаар ярилцахаар бэлтгэлээ. Шигшээ багийн мөн өргөтгсөн бүрэлдэхүүн бидний хамгийн хүлээлттэй байсан зүйл ямартай ч ихний байдлаар тодорхой болсон байна. Энэ талаар бас ярилцахаар бэлтгэлээ. Тэглэх мөн хэдхэн тоглолтын хартлаас улирал маань бас дуусах нэ. Тэгээд бид нар өмнөх 7 хоногудад бас улирлын MVP хэн байх вэ гэж ярилцчихсан болвол өнөөдрийн нэвтрүүлгээр шилдэг хамгаалалт тоглогч, шилдэг 6 дахь тоглогч болон амжилтны нэгсэн тоглогч улирлын шилдэг гадаад тоглогчдод хин дэвших боломжтой талаар бас өнөөдөр хамтдаа ярилцгаая. Тэгээд хэсэг хугацааны дараа хоёр зочинтойгоо сэдвүүдийнхээ талаар хамтдаа илүү дэлгэрэнгүй яриаг өрнүүлье. Нэвтрүүлэгтээ эргээд тавтай морил үзэгчтэй нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр Зүүн Монгол брэнд уламжлалаа дэдлэн зөвхөн шинэлье. За өнөөдрийн нэвтрүүлэгт маань спортын сэтгүүлч Инхбат болон Сингэн Нурман хүрэлцэн ирсэн байна. За сайхан шинэлцгээж байна уу? Орой мэндийг хүргэе. За бүгдэнд нь сар шинийн мэндийг хүргэе. Бас зоолноороо сайхан шинэлж байна уу? Сайхан шинэлж байна. Ажлаа игээ шинэлж байна. За хамгийн ихний сэдв бол эмэгтэй дээдлигийн финалийн тоглолт боллоо. Тэгээд энэ сэдвийн хүрээнд бүгдээр ямартай ч ярилцъя. Тэгээд хүсэн хүлээж исэн финал болж чадсан уу гэж хамгийн ихэнд асуумаар байна. За яг уу миний хувьд бол Аравтыг 7 тоглолт гаргаад маш хүнд сууглаас ирсэн. Тэгээд аваргуудын эсрэг бас нэг ажил, хоёр ажил нуулгүй хэлэхэд Аравтуудаас хүлээж ирсэн. Энэ бол тэгээд тэр тоглолтууд нь эхний болоод хоёр дахь тоглолт байх байсан болов. Тэр нэг өнөр заягийн 31 оноо авдаг ч юм уу. Харамсалтай нь тэгээд 4 тгийн харьцаатай дууслаа. За Amazon сая 23 тэг гэдэг гайхалтай нэг удирлыг үдлээ дээ. Тэгээд за 4 тгийн харьцаатайгаар дууслаа гэж байна. Яг 4 дахь тоглолт бол үнэхээр гоё үр дүнтэй байлаа шүү дээ. Уйдамгүй яг эмэгтэй лигт энэ улирлын туршид Amazon-сын эсрэг нэг ч тийм тоглолтыг харж чадаагүй байх. Тэгээд яг харж чадсан миний хувьд бол үнэхээр үзүүштэй тийм финалийн тоглолт байсан. Сингийн хувьд ямар байна? Тэг яг 4 дахь тоглолтын уур амьсгал бол үнэхээр гоё. Үзэгчд гэсэн бас ирсэн 10-ыг дэмжиж байгаа үзэгчдийн тоочсон нэлээ бас их байсан уу гэж харагдсан. Тэгээд ер нь бол Улаанбаатар Amazon-с тоглолтыг нэлээ суул эхлүүлээд 10-д ч гэсэн ер нь онооны тэргүүл авч эхлүүлсэн. Гэхдээ нөгөө нэг айхтар хүчрээ бүрэлдэхүүнтэй баг бол тэр олон онооны зүрүү барихад бол цагийн урттай бол ямар ч асуудалгүй тэгэл ороод ирсэн. Төгсгөлд бол тэг яалч юу илүү баг нь Amazon-с байгаа учраас тэгээд туршлагаараа л ер нь тэгээд тоглолтыг шийдсэн. Яг харахгүй Улаанбаатар Amazon-с багийн хувьд 23-0 мөн дээрээс нь холбооны цомын тэмцээн 4 тийг гэсэн маш гайхалтай амжилтыг үзүүлж авраг авсанд нь бол маш их баяртай байгаа. Бас түүх бүтээсэн сайхан мөчүүдийг бас үзэгчдэд барьлаа. Мөн дээрээс нь одоо 10-т багийн хувьд 4-3 гэдэг харьцаатай 3 тгээс эргэж ирсэн одоо анхны эмэгтэй баг болж тодорлоо. Энэ эмэгтэй улирлын хувьд бол энэ улирал маш гайхалтай одоо улирал болж өнгөрлөө гэж харж байна. За тэгээд финалийн тоглолтын төгсгөл хэсэгт Сингапурээс хөтлөлт хийсэн байгаа. Тэгээд олон тамирчтайгаа ярилцлагыг өрнүүлсэн. Тэрэн дээр бодлоор эрдэнэ мэдээллийг ер нь хийсэн шүү дээ. Тэгээд тэрэн дээр Сингэ тий үзэгчдээ сайхан тайлбарлаад өгөл. Тий яг тоглолтын финалийн суралт дуусны араас тэгээд яг
Манай телевизээ яг нэг уламжлалаас ярилцлага явуулсан. Тэгээд яг финалц 2-аас тоглогчтой ярихад бол Болор Эрдэнэ ялч энэ улирлыг дуусгаад тоглогчийн замналаа өндөрлүүлж байгаа гэдэг зүйлийг ярьчихсан байсан тийм бүр улирлын дундуур тэгээд зарим үзэгчдсэн мэдчихсэн баг. Тэгээд яг тэрийг бол өөрийнхөө амнаас гаргаж баталгаажуулж хэлсэн. Тэгээд тэр болоос яг энэ улирлын хамгийн онцлог мөч байсан болов уу гэж харж. Тэгээд маш удаан хугацаанд хүлээсэн улирлын MVP тийм нэмээд лигийн аваргын за хамгийн гол нь бол энэ лигийн авраг байсан болов уу гэж бодож байна. Авраг гэх нь их мөндөд цолыг аваад эргээд зодог тайлах болсон. Миний хувьд бол Болрогийн өмнөөс маш баяртай байгаа. Тэгээд их л удаан ярьж энэ даа хувийн амьдралдаа анхаарах болсон байна тий. Эргээд бас өнөр олуулаа өр хөвгтэй ингээд олуулаа сайхан амьдрмаар байна гэж их олон ярьжсэн. Тэгээд эцэст нь ингэж зорилгоо биелүүлээд зодог тайлах болсон нь бол тэгээд давхар улирлын үнцэнтэй тоглогч болоод зодог тайлах шийдвэрээ гаргаж байна. Тэгээд Амазонс багийн хувьд итүүгээ ирвсүүдийг нэг нэлээд олон жилийн өмнө дараалсан хожлууд аваад эрэгтэй баг нь штэ 40 эдээс дээш дараалсан хожлуудыг авсныг санаж байна. Эмэгтэй баг хизээ сүүлд 23 дараалсан хожил аваад финалдаа хүртэл ийм төгс тоглолтыг үзүүлээд авраг авч ирсэн юм бол тэгээд Амазонсын энд одоо байгаа амжилтын бас гол нууц нь арын албандаа байна л да. Ирж байгаа легионоор тоглогчид үүргийн тоглогчдын нөлөө залуу тоглогчдын өсөлт дэвшилт тэгээд дасгалжуулагчийн хувьд ч гэсэндээ үнэхээр энэ багтаа улирлын турш төгс ажиллаж чадсан. Оноо холдсон байсан ч гэсэндээ плей-офф эхлэхээр уур амьсгал илүү ширүүн болно. Та нар илүү сайн хамгаал гэд дандаа шахдаг тий 20 онооны зөрүүтэй явж исэн ч гэсэндээ Амазонсын дасгалжуулагч ямар характертай байдаг үлээ хожигдож яваа юм шиг тийм характерыг үзүүлж багийнхнаагаа шахдаг. Тэгээд тэр шахалт нь финалийн тоглолтод ингээд хожил авчирч байгаа юм болов уу гэж Амазонсыг бол харлаа. Тэгээ яхаарахгүй төгс баг байла. Энэ амжилтаа бас олон улсын тавцанд үзүүлээд яваасаа гэж хүсэж байна. Тэгээд төв нөөцийн дөгөөс Амазонсынхандаа халуун баяр хүргье. Тэр нь эмэгтэй хүний хувьд эрэгтэй хүнээс илүү мэрэгжлийн карьераа тэг яг тамирчны тоглогчийн хувьар явах нь илүү хэцүү байхгүй юу? Амарчаад орж ирнэ, эсвэл бол амарч хоошоо тавиад карьертаа анхаарна. Тэг ямартайч Болор Эрдэнэ хувьд өөрийнх нь хувьд ч гэсэндээ айгүй хүндэл шийдвэр байсан бах. Фэнүүдийнх нь хувьд ч гэсэндээ харамснаар ч гэсэндээ эмэгтэй хүн учраас бас их олон эсэргүүцэж байгаа гэсэн юм. Ингээд яах вэ? Бид нар олон жил харлаа шүү дээ. Тэгээд ер нь бол яг дээдлэгт ингээ авраг аваад дуусгаж байгаа занал нь бол үнэхээр бас маш гоёор дуусч байна те ингээд үлгэр шиг яг нэг мөрөөдлийн төгсгөл гэдэг шиг ийм зүйл болж байна. Тэгээд ер нь өнгөрсөн жилээс ч гэсэн үзэгчд маань анзаарсан л байх. Яг 3 эсрэг 3 арч дээр яг 5 эсрэг 5 шгшаагийн бүрэлдэхүүнч дээр бүр лидер хэмжээнд одоо багийн хамгийн гол тоглогчийн өөргөр байлтай тоглогчдын тоглогчийн хувьд бол тэгээд ер нь ингээд яг дээдлэгийн аврагаар ингээд аваад дуусгах чинь гэдэг бол тэгээд ер нь яг тийм үнэхээр үлгэрийн төгсгөл болж байна л да. Тэгээд нэмээд хэлэхэд Амазонсын хувьд яг энэ хулан ариун цэцэг те Болор Эрдэнэ гэдэг эдгээр тоглогч нарыг ерөөсөө гавьяа тамирчин байхад нь ч юм уу эсвэл Монголын шилдэг байхад нь бүрэлдэхүүндээ нэгтгэгээгүй. Тэгээд 4 жилийн өмнө 5 жилийн өмнө за 2019 оноос гэж санаж 6 жилийн өмнө ингээд ерөөсөө л энэ хүмүүсийг бэлдэж гаргаж ирээд дэлхийн аваргын мөнгөн медальтай нэмээд Монголын лигийн 3 удаагийн аваргууд бол болгосон бол багийн арын удирдлагууд байгаа шүү гэж хэлмээр байна. Угаасаа ур чадвартай хүмүүсийг шууд түүж аваагүй системтэйгээр яаж босох ёстойг л харуулж чадсан л та. Тэгээд бусад багууд маань ч гэсэн энэ үлгэр жишээнээс суралцаа те олон жилийн төлөвлөгөөтэй менежменттэй ингэж ажилласаа л гэж үзэж байна. Тэгээ ардтехны хувьд бас яг харамсалтай байсан баг 3 тгээс эргэж ирсэн том түүхийг бүтээлээ. Гэхдээ энэ цувралын турш үнэхээр миний хувьд бол хамгийн тод үлдсэн тоглогч Номин байлаа. Номингийн тэр самбарын хичээл зүтгэл ахаа цаашаага өшөө илүү бүр дэвшиж болохоор гоё тоглогч бүр харагдаад байгаа байхгүй юу. Тэгээд Номин бол супер тоглогч юу. Өөр фэн нь болсон шүү энэ цуврал. Хаад би бол Номингоос нэг тийм шарн хөдлөд байгаа юм шиг тийм царай харсан шүү дээ. Яг бай энэ удаа ингэдэг юм байх шиг дараагийн үйлрэлд тэр нь бол сайн дооглоо. Нилээн нулимс ойрхон яриа өгсөндөө тэгээд Номтой ирсэн 10-аас сод цэцэгтэй бас ирсэн. Сод цэцэгчсэн бас шинэ багт дөнгөж ирээд финалдаад хас шигшээ шатыг даваад ингээ финал руу гараад ирж байгаа юм бас яг энэ мөнгөн медалийн үнц нь бол маш их байгаа гэдэг зүйлийг аль аль тоглогчд нь хэлж ирсэн. Тэглэв яг хуу хоёр багийн хувьд хоёуланд нь маш гайхалтай улирлаас өнгөрсөн гэж бодож байна. Тэгээд мөн дээрээс нь эмэгтэй лиг энэ жил энд хүрээд улирлан ингээд дуусж байна. Бүх баг хамт олон бүх тоглогчдоос баяр хүргье гэж хэлмээр байна. За ингээд хамтаа дараагийнхаа сэдвээр орцгоё.
За дараагийн сэдв бол бас маш сонирхолтой хүмүүсийн дунд их шууган дэгдээсэн одоо сэдвүүдийн нэг байгаа. За энэ болохоор юунаас үүдэлтэй вэ гэхээр хөгжлийн лигийн Улаанбаатар гард баг Хүлэрлээ дуусгасны дараа тэр одоо талхарлын пост гэж хэлэхгүй тийм пост тавьсан. Тэгээд тэрнээс улбатаагаар маш олон мэтгэлзэн үүссэн. За энэ талаар бидний 15 жилийн түүх гэд юу гэдгийг яг энэ хугацаанд Улаанбаатар гард гэхгүйгээр одоо гард гэж ямар том фэн бейстэй те ийм баг вэ гэдгийг үзэгчд маань гэсэн сайн мэдж байгаа. Гол нь энэ багийн хувьд бол гардыг гэж бичсэн байсан. Тэрийг нь бол би хамгийн түрүүнд харсан. Тэгээд энэ гард уу эсвэл арай өөр нэртэй баг үл гэж бодсон л доо. Тэгээд юу гэдгийг лигийн 2020-21 онд 21-22 онд лигийн авраг авч байхдаа хамгийн том амжилтыг үзүүлж исэн. Тухайн жилдээ маш том бүүн болж исэн энэ багийг одоо ингээд яг харахад бол нэг 2-3 багтчихэд нь шүү дээ. Тайдын хувьд юу ямар бодлоо? Гол нь яг энэ одоо постны онцлог хэсэг нь болохоор манай гард баг дээдлийн 4 удаагийн авраг, 1 удаагийн дэд авраг гэж хэлсэн нь хүмүүсийн анхаарлыг маш их татсан. Яагаад гэхээр яг энэ Улаанбаатар одоо гард гэдэг баг дээдлих 4 удаа авраг авсан юм уу? Эсвэл гард багийн талаар яриад байна уу гэдэг ч юм уу? Яг хинэн гард вэ гэдэг сэдв маш одоо хурцаар хөндөгцөн л тоо. За тэгэхээр энэ бол ер нь маш эвгүй байхгүй юу? Одоо жишээлбэл хуучны гардын фэнүүд Эрдэнэцогтыг дагаад BCH Knights-ыг дэмжээл явуулсан баг. Тэгсэн чинь хөгжлийн лигт байгаа Улаанбаатар гардыг гэдэг энэ багаас бид 4 удаагийн авраг, 1 удаагийн дэд аврагыг гараад ирэхээр BCH Knights-ийн одоо ямар цолтойгоор энэ лигт авраг авах вэ? Жишээлбэл тэд финалд ч юм уу ямар нэгэн цомт хүрлээ гэж бодоход 4 удаагийн авраг, 1 удаагийн дэд авраг гэдэг нэрийг хэн авах ёстой вэ гэхээр энийг ямар нэгэн тийшээ зэгцлэх ёстой байгаад байгаа байхгүй юу? Гэтэ зэгцлэгийн гурт энэ Улаанбаатар гардын багийн одоогийн захирал нь эзэн нь яг хуучны гардын эзэн муу юм байлээ шүү дээ, тий. Зүг. Яг тэгэхээр бид ярилцах ёстой гэж бодлоор ярилцгаая. За дараагийн хэсэг бол одоо яг бид бүхэнд харагдаж байгаа BCH Knights багт бол Эрдэнэцогт тагаад байгаа юм. Мөн дээрээс нь Улаанбаатар гард багт болохоор яг гард хуучин гард багийн эзэн нь байгаад байгаа юм. Тэгэнгүүт Western Warriors багт болохоор хуучин авраг аваад үдцсэн маш олон тоглогчид энэ багт байгаад байна л да. Яг нөгөө 4 удаагийн аврагын авчирсан тоглогч нар нь Western Warriors байна тийм. Тэгэхээр яг аль нь гард вэ гэдэг л маш сонирхолтой сэдв болчиход байна. За үзэгчдээ ер нь тайлбарлахад бол маш товчхон. Улаанбаатар гард хулагийн маань хэлснээр анх гард баг үүсгэн байгуулагдахад яг энэ 5 эзэнтэй байсан. Тэгээд энэ 5 эзнээс нэг нь бол Тэнгэрийн оронд заларсан. За бусад эздэд бол тодорхой шалтгаанаар ингээд сэгсэн мөнгөөс холдсон байсан бол яг одоогийн Улаанбаатар гард багийн эзэн уг нь энэ Танан гард багийнхаа хуучин одоо юу гэдгийг те лого, брендинг бүх зүйлийг өөрийн нэр дээр авах гэж үзсэн юм билээ. За харамсалтай нь болоогүй. Тэгээд BCH Knights багийн тухайд M гард болж өөрчлөгдсөн. Үүний дараа одоо BCH болж өөрчлөгдөд одоо бүр BCH Knights болоод өөрчлөгчлөө шүү дээ. Энэ болохоор багийн өөр нэг эзэн яг өөрийн одоо багийн цөмөө өөр нэг хүнд худалдсан л гэсэн үг л дээ. Тэгээд ингээд багийн эзэд ингэж зам салсан учраас 2-3 тийшээ ингэж их олон фэнүүдийг ингэж хуваагаад байна л гэж ингэж. Надад нэг асуулт байна. Гурлангаас нь асууж байгаа шүү. Яг одоо гард гэдэг энэ брэнд эзнээ дах хэвээр юм уу? Тоглогчдоо дах хэвээр юм уу? Тоглогчдоо явж биш байх л гэж бодож байна. Тийм. Одоо энэ бид хармангал тэмжээ байгаа шүү дээ. Авраг авсан тоогоороо тэр хүн багийнхаа нэрийг авч явах хэрэгтэй биш. Тэгэхээр эзнээ дах хэрэгтэй байх. Гэхдээ эзэн нь зарсан ч юм уу ямар нэгэн худалдаа авалт аваа өгөөтэй байсан хэрнээ тэн дээр л асуудал байна л да гол нь тийм. Тэгээд би бас нэг зүйл сонссон. Тэгээд дэлгэрэнгүй мэдээллийг инх бат илүү сайн үзэгчд маань өгөх гэж бодож байна. FIBA-та ямар нэгэн одоо хуучны гавьч ч юм уу зөрчил байсан учраас нэрээ солих шаардлага үүссэн. Дээдлэх төрсөлтийн тулд тэмдэлтэй мэдээлэл байна. За тэрэн дээр бол импорт тоглогч дээр цалингийн маргаа үүссэн. Тэгээд тухайн үед бол цалингийн маргаанаас болоод бас хэд хэдэн FIBA руу бичиг явж исэн гэсэн ийм мэдээлэл байдаг. Тэр бол нэг 3 жилийн өмнө юм уу 2 жилийн өмнө ингэж харж ирсэн. Тэгээд тухайн үйл явдлаас болоод яг нэр солигдсон уу үгүй юу гэдэг бол тодорхой биш. Яг эндээс болоод бид нар нэрээ солилоо гэсэн зүйл бол байхгүй. Гол нь яг миний бодлоор бол BCH Resource гэдэг компани энэ багийг бүрэн одоо
багаар ингэж өөрийн брендинг болгож өөрийн одоо юу уусгах юмуд гэж ингэж харж байна. Тэгээд тухайн үед бол тийм яриа гарч ирсэн шүү нэр. Нэг фибатай тоглогч төр цэлэнгийн маргаантай байсан. Түүнээс болоод бас нэрээ солихсоор харахгүй төрсэн гэсэн тийм мэдээлэл байсан. Сэнгийн энэ тал дээр ямар бодолтой байна? Одоо жишээлбэл яг миний харж байгаа өнцгөөс бол дийлэн одоо үзэгчд хөгжөөнд дэмжигчд нь бол BCH Knights багийг гард гэж хэлээл юм л да. Тэнгүүд тий миний яг өөрийн үзэл бодол гэх юм бол ер нь тийм л гэж бодож байгаа. Яалчвал хамгийн одоо дээдлэгт тогтвортой амжилттай үзүүлээд одоо ч гэсэн ингээд лигийн тэргүүлэх байр нэг төлөө өрсөлдөж байгаа энэ багийн сүм бүрэлдэхүүн тэгээд ер нь бүх фэнүүд л яг BCH Knights-ийн талд л байгаа хэл та. Тэгээд би ч ялгаа байхгүй байна. BCH Knights бол яг жинхэнэ гард гэдэг үзэл бодолтой л байна. Энэ том багийг худалдаж авахын тулд маш их мөнгө өгсөн байгаа шүү дээ. Тэгэхээр хуучин эзэн нь манайх 4 удаагийн авраг гэд хэлэх нь хэр зөв байсан юм бол тий. Тэгтээ яг тийм үзэгч нар байна л да. Жишээлбэл Тэмүүжин гэж юм уу хуучин яг нөгөө аврагын бүрэлдэхүүнд байсан багуудаа дэмждэг. Ордоо орж яг Western Wars-ийн тоглолтыг яг гард гэж алдар танан гард гэж үздэг тийм үзэгч нар ч гэсэн байна. Тэр бол яг үзэгч нарын байж болох зүйл яг нөгөө тоглогчоод агаад явж ин гэсэн үг штэ. За харин яг нэрний тухайд бол одоо Улаанбаатар гардын багийн эзнээс л илүү дэлгэрэнгүй сайн асуумаар байна бүр яг. Яг зүгээр хамгийн их маргаан дагуулж байгаа эргээд түүх болоод үлдэхэд те яг энэ багийн амжилт гэдэг зүйл хин дээр нь бичигдэх вэ гэдэг байна. Тийм багийн одоо сая бидэнд харагдсан 5 эзэн одоо тавуула баг байгууллаа гэхэд хинийх нь гард дээр бичигдэх вэ гэдэг ийм том асуулт байгаа байхгүй. Тэгээс яг зөвхөн гард гэдэг нэр үү? Тэ нэр чухал уу? Эсвэл яг тэр хуучин гард гэдэг чухал уу гэж бодож үзэхээр Western Warriors багт яг тэр гард гэдэг багийн тэр амин сүнс нь яваад байна тий. Тэгэнгүүт BCH Knights гэхээр яах ч арга байхгүй гард байхад нь нэрээ сольсон болохоос бас ингээл яваад байсан. Тэгэнгүүт бас яг саяны холонгийн илтгэр эзнээ дах хэвтэй үгээл бас дах хэвтэй болчиход байгаа юм. Тэгэхээр энэ бол бас маш эргэлзээтэй хүн сэдвэл санагдчихээн. Тэгэхээр хүмүүний харах үндэсгэл өөр байх бол NBA-ийн хэмжээнд Seattle Supersonics гэж байгаа дотлох хамгаалалт та нар болсон ч гэдэг юм уу. Түүнээс болж хэр их фэнүүдийг зөвхөн нэрнээс болж алдсан бэ гэдэг олон сонирхолтой кейсүүд байдаг л та. Тэгээд яг энэ миний хувьд бол амжилт нь энэ дээр бичигдэх байл гэдэг юм. Тийм тэр хамгийн чухал тий. Одоо Knights авраг авал яах юм бэ? 4 удаагийн авраг гэж хэлж болохгүй байдал үүсчлээ шүү. Яг энэ жил бол Эрдэнэ цогт дээр ингээд шинээр нэрээ солиод тэг ингээд бүрэлдэхүүнээ Эрдэнэ цогт дээр сэргээн босгоосон. Гэхдээ яг хуучны гард багийг яг үндэ би ч гэсэн дэмждэг байсан ингэж хэлсэн дуучлаарай. Одоо Мөнхболт гэдэг ч юм уу, Уугаах гэдэг ч юм уу, Тэмүүжин гэдэг ч юм уу тий. Яг эдгээр гардын амин сүнс яг тэр нөгөө ордныг дөргөөдөг байсан, хүлгүүдтэй цуг 7 тоглолт хийдэг байсан гард мөн үү гэвэл мөн. Гэхдээ тоглогч нараа дагах тал дээр бол одоо бог яах жишээлбэл болорт тулаах Ундраг Knights тоглож гин, Тэлмэн Ундраг Knights тоглож гин. Энэ хоёр одоо плей-офф биенийхээ эсрэг хөгжлийн лигт тоглож байгаа. Энэ хоёр ч гэсэндээ Western биш ард байсан тоглогч нар байхгүй хамтдаа авраг хүртэл явж исэн тоглогч нар учраас тоглогч нараа цол бол даахгүй. Яг хөө фэнүүд нь бол тоглолтыг үзэж болно. Харин тэр багийн эзэдийн үгээ ааван дээр гэрэндээ илүү сайн тусгаж чадаагүй юм байна да гэсэн дүгнэлт. Тийм тэгээд яг нэг гард гэдэг брендингийг ер нь яг хин эзэмших вэ гэдэг дээр их олон зүйл байна. Зөрчил үсээд байгаа юм тийм. Танан алдар танан гард гэдэг баг яг энэ түүхийн улбаанаас явж байгаад эцэст нь өөр багийн өөр эзэн дээр очисон ч гэсэн BCH Knights болгож нэрээ сольсон ч гэсэн яг түүх улбаа нь бол шугам нь ингэж үндэсний дээдлэгт явж байгаад одоогийн Эрдэнэ цогттой BCH Knights. Тэрнээс биш тоглогч дээр авраг бичигдэнэ, багийн авраг дагаж бичигдэнэ гэдэг бол их маргаантай л. Тэгээд эзнээ дах юм уу, тоглогчоо дах юм? Тухайн багийнхаа одоо эзэн нь зарахтаа гэрэн дээрээ юу гэж тусах нь чухал байсан. Тэгэж хинж тусгаагүй юм шиг байна л та. Тэгвэл эзнээ дах. Knights бол энэ том фэн бейстэй багийг маш их мөнгөөр авсан байж таараа. За ингэж бодъё л тоо. Танаа 4 удаагийн авраг гэдэг цолыг бид хамт авна шүү гэж гэрэндээ тусгах ёстой байсан юм шүү. Тусгаагүй учраас Улаанбаатар гардынхан бид 4 удаагийн авраг гэд талхлын бичиг тавьж байгаа хаа. Яг энэ нэг маргаа яг дөнгөж эхэлсэн яг тэр цаг хугацаа их юм бол тэр гард гэдэг нэр одоо алга болоод Knights ч юм уу BCH Knights гэж орж ирэхэд л нэг хэсэг зөвхөгдсөн шүү дээ. Тэрнээс хойш одоо дахиад яг энэ мэдгэлийн араас ингэж гарч иччих шиг байна. За тэгэхээр ямар ч тач энэ бол бас хүний бас харах үнцөг яг бодох үнцөг бас айгүй нэлээд нөлөөтэй болов уу
гэж бодож байна. Тамирчидаа одоо яг илүү тамирчид руугаа чиглэсэн хүмүүс бол илүү Western Warriors байж магадгүй гэж бас бодож байгаа. Яг эзэн авах хэрэгтэй гэж бодож байгаа хүмүүс бол бас эзэн авч явах хэрэгтэй гэж бас бодож байгаа. Уг суураараа бас үзэн уг суураараа дагаж явах хэрэгтэй гэж бодож байгаа хүмүүс бас Knights аваргууд нь байх хэрэгтэй гэж бодож байгаа хаа. Фэндд бол яг үндэ хэнийг дэмжих нь хамаатай биш. Тэр 4 удаагийн авраг, дэд авраг гэдэг цолыг хэн нь авах нь хамгийн чухал. Энийг заавал тодорхой байлгах ёстой л юм шиг санагдав. Research Resource гэдэг компани авсан байхгүй юу? Тэ авсныг нь мэдэж байгаа юм уу? Үгүй. Аваад ингэж нэрээс болоод яг хөө солисон. Тэ авахта тэр багийн эзэнтэй маш сайн тохиролцож энэ нэр сүрийг үүнээс хойш бид нар одоо ингээд авч явна шүү гэдгээл эзэнтэй тохироогүй юм шиг байна да. За. Энэ сэдвийг хаяа дуусгах сэдв юм шиг үзэгчдтэй үлдээе. За дараагийн сэдв рүү хамтдаа орцгоё. За дараагийн сэдв бол ер нь багуудад одоо шинэ тоглогч, шинэ импорт тоглогч авах зай бараг нэг орон зай л үлдсэн. За тэгээ тэрний хажуугаар Дархан United баг шинэ импорт тоглогчоо зарлаагүй ч гэсэн авчирсан гэдгийг үзэгчид маань хараад шууд мэдсэн байлээ. За тэгээ энэ болохоор хөгжилтэй зураг хүмүүс шууд сториг нь харснаа Монголд ирсэн байж тэгээд шууд мэдсэн гэж байгаа байхгүй юу? Тэрний яасан бэ гэхээр Солонгос сол идсэн. Тэгээ цаадалд нь Бонакогийн ус байна гэд мэдчихэж байгаа байхгүй юу? Одоо манай үзэгчид бүр нэг тийм мөрдөгч дэрэг гэдэг шиг юм байна шүү дээ, тий. Тэгээд Солонгос сол тэр Бонакогаар л ерөөсөө яаж байгаа шүү. Баригдчихж байгаа юм шүү манай. Ялч байгаа ёс шүү. За тэгээд энэ залууг болохоор Michael Myers гэдэг 1992 онд төрсэн 2 м 6 см өндөртэй ийм залуу байна. Хулан илүү дэлгэрэнгүй мэдээлэл мэдэж аяа. Аха нэрнээсээ л амар аваад хайлгоныг санагдвал Michael Myers гэдэг нь шүү дээ. Тэгээ энийг ч гэсэн өөрийнхөө айгу брэндэ болгож ашигладаг ийм тоглогч байна лээ. 33 настай. 33 нас гэдэг нь харин энэ тал дээр за яг та хоёроос илүү дэлгэрэнгүй асууя. Тэгээ Косово, Украин, Чех, Бельгийн лигүүдэд тоглож исэн. 2015 оноос эхлээд яг мэргэжлийн карьераа эхлүүлээд олон улсуудаар легионер тоглогчийн зүгээс тоглоод явж исэн ийм тамирчин байсан. Хамгийн сүүлд 2025 онд Косовогийн Суперлигийн тэмцээнд төрүүлээд авраг авахдаа финалийн MVP болсон ийм тоглогч байсан. Ерөнхийдөө оноо авах чадвар маш өндөр. Тэгээ биеийн хүчний хувьд саяны зурнаас ч гэсэндээ харсан баг. Би одоо Instagram-ийн зургууд Википедиагийн судалж хахад бол бас биеийн мас сайтай ямар ч тоглогчд нэг эсрэг нэг чанга залуу санагдсан. Тэгээд яг ориг Michael Myers-аас амар байхаар харагдчихтэй. Хэрвээ мастай байсан бол тэгээд манай лигч одоо юу болоод байгаа юм бэ? Нэг бүг юм ээ. Michael Myers-тай одоо цаашаа нэг метр 50-тай холбогч гарч ирээд Jackie болчих юм бол тэгээд тийм амшигын мэдээж Дархан United баг Bryce Johnson явуулах болов гэж таамаглаж байна. Тэгээд хэрэг Bryce Johnson явуулаад Michael Myers ирвэл хэр одоо нөхөх боломжтой энэ баг хэр илүү сайжрах боломжтой бол гэж харж байна. Яг Bryce Johnson ирэхэд надад бол нэг тийм Дархан United-д илүү хүчний тоглолттой тий будагтай талбайд супер тоглолт үзүүлдэг тийм доминант тоглогчийг хүлээжсэн чинь Bryce Johnson эсрэгээрээ шиддэг. Сул төв гэх юм уу? Сул төв ороод ирсэн. Одоо илүү тийм Европ маягийн гэх юм уу? Тийм төв ороод ирсэн. Одоо харин энэ залуу хэрвээ ирэх юм бол яг Дархан United хүссэн үр дүнгээ авах болов гэж харж байна. Тэгээ тэр улирлыг эхлүүлсэн Marlon Johnson билүүдэд бас легионер байсан шүү дээ. Тэр бол бас яг л төстөөд үү те Bryce Johnson-тэй нэг айхтар бас шахаад доошгоо нурууныхаа өндөр ашиглаад тоглож чаддгүй. Тэнгуутаа бас шиддэг төрлийн төв байсан. Тэгээд энэ бол дөрвөн маягийн гэх юм уу те. Тэгсэн чинь Bryce Johnson ирээд бас ялгаагүй эхний тоглолтын дээр л би яг сайн чинь шидээд эхэлсэн. Энэ яадаг залуу вэ гэл. Тэгээд Дархан United шийдвэр бол Антони Нилсенгийн үлдээгээд дахиад төвөөс үлээ гэдэг юм шийдвэр төрж байгаа юм. Энэ тоглолчдод илүү ихтэй бас будагтай талбайд нэлээд өвчтэй үзэхээр харагдаж шүү. Бичлэгүүдийн үзэхэд ер нь тийм юм байлээ. Нэлээд тийм дайрсан давталгаатай. Ер нь бол будагтай талбайд үнэхээр чанга залуу санагдсан. Тэгээд Дархан United-ийн шидэгч нарт илүү том орон зай гарч ирэх байх л та. Яг энэ залуу доор бөмбөг аваад эргээд задлах. Одоо их олон хөлбөрүүд гарч ирэх болов гэж байна. Надад бас насныхын хувьд 33 одоо 34 хүрж байгаа ийм тоглогч байгаа даа шүү дээ тий. Тэгэхээр илүү багтаа юм үзсэн, нүд тайлсан лигонор тоглогч авчирсан болов гэж харж байгаа. Тэгэхээр Дархан United багийн тоглогчдыг үзэгчид ер нь хүмүүс бүгд хараад мэдж байгаа илүү залуу тоглогчдоор арвин одоо ийм баг учраас илүү ийм чадвартай, мэдлэгтэй тоглогчийг авчирч багаа ийм удирдуулах
хүн хайж олсон болов гэж хараад байгаа. Америк нэгдсэн улсыг оруулбал баг 5 улсын лигт тоглож исэн юм залуу байгаад шүү дээ. Украин, Чех, Бельги гэхээр тэгэхээр ялчгүй дархны залуучуудыг жоохон туршлага дутаад байдаг гэж ярьдаг. Том хүч болох юм шиг байна. Мөн дээрээс нь нэмэлт мэдээлэл хүрэхэд Miners баг бас Nike импортыг тоглоод байгаа шүү дээ. Тэгээд дараагийн импорт тоглогчоо бараг сонгосон гэж бол сонсон. Тэгээд дээрээс нь BCH Knights баг ер нь л дараагийн тоглогчоо бас хайж байгаа. Тэгээд BCH Knights багийн хувьд бол дараагийн лигоноор тоглогч бол нэлээд өндөр дүнтэйгээр орж ирэх юм шоу мэдээ байгаа. Одоо л их сүүлийн зөвхөлтэй гэх гэдэг тийм. Nice. Miners-ийн шинэ лигоныг бол нэлээд хүлээж байна. Одоо тоглож байгаа McTennis бол үнэхээр супер ур чадвартай тоглогч байна шүү дээ. Тэгээ одоо тэгээд Ник Вард мэндэ гэж одоо өөрийгөө харуулж чадсангүй тэгээ торгуул сайн шийддэг. Тэгээ будагтай талбайд яг уу бие өвчээр сайн тоглолдог ч гэсэн яг Knights-ийн хүссэн тэр импорт биш байна л да. Тэгэхээр илүү өндөр дүнтэй тоглогч авчирж байгаа бол Kansas-ийн илүү чадвартай байх үсэл тийм тоглогч ирэх бол. Ямар багт ирсэн бэ чухал байна. Хэнийг оруулж ирсэн бэ гэдгийг чухал байна. Фэнүүдийн сэтгэлд үнэхээр хүрэхгүй байна. Тэгээд зөвхөн фэнүүдийн сэтгэлд хүрэх ёсгүй ч гэсэндээ багийн арын албаныхан ч гэсэндээ за хамгаалтан дээр сул тоглолт болох юм байна. Хитрхи удаан байна гэд. Тэгээд багтаага бас тэг жоохон зогтохгүй байгаа дүр зурагтай ч юм уу. Тийм нэмээд энэ баг тэр сэлгээний бүрэлдэхүүнээ сайн ашиглаасаа гэж энэ боломжийг ашиглаад бас хэлчмээр байгаа юм. Хүн дангийн импорт тоглогч гэлтгүү те. Драфтын тэргүүн сонголч явуулдаг байна. TLG-ийн лидер байсан Га Эрдэнэ байна. Эргээд одоо Вьетнамын лигт хүртэл гайхах гэжсэн мөнхтөр байна ч гэдэг юм. Эдгээр тоглогчдыг илүү олон минут илүү олон удаа ашигласаа л гэж үзэж байна. Яг үнэ. Knights-ийн дасгалжуулагч дээр хайда нэг тийм одоо энэ үлрэл шинээр манай дэдлэгт ирсэн хүн шүү дээ. Яг сэлгээнд сууж байгаа бүрэлдэхүүнээ ямар ур чадвартайг тим гүйцэд сайн танихгүй байна уу эсвэл өөрөө ашиглахыг хүсэхгүй яг цөөхөн бүрэлдэхүүнээр дайралт хийх дуртай тоглогч уу бишээ дуртай дасгалжуулагч уу тэмдэл дээр бас хайда боддог. Тэр нь бол нэг тийм надад бол харагдаж байгаа нь аюулгүй сонголт хийдэг л тасгалж. Тийм. Тийм. Удирдлагын туршид залуу тоглогчдыг бид нар Zeshkog мэдэн шүү дээ. Удирдлагын туршид залуу тоглогчдоо бэлддэг тийм. Тэнд хожигдох нь ер нь чухал биш. Гол тоглогчдоо баланслаад ингээд багийн бүрэлдэхүүнийг чанаржуулах нь чухал гэдэг тийм. Тэгээ эсвэргээрээ одоо дархны эсгэлжуулагч шүү дээ. Мазутис чи өөрөө яг Европлит байхаа тий. Тэнгуут одоо Европын лигт тоглоод үзсэн туршлагатай энэ том залууг бас маш гоё ашиглаж тоглох болов уу гэж харж байна. Тэгээд дээрэс нь одоо энэ залуучуудаас удаан ажилласан. Ер нь энэ плей-оффт бас дархнаас хөдөлгөлт бас байгаа. Ер нь бол их олон апсет үүсэн шүү. Яг энэ плей-офф 8 баг яг. Тийм манай найз ирсэн мөн л тий. Гэтэ нөгөө манай Эрдэнэ чулууны найзын бичгэн ирэхгүй байгаа юм шиг байлээ. Тэгэхээр тэр нь яг баталгааж ирэхгүй бол тоглох боломжгүй. Одоо Тайваны лиг хамгийн сүүл тоглож исэн гэхэд тэндээс нэрээ Diamond Stone дээр яагаад бичгэн ирэхгүй тэгэж удаад байна гэж бодож байна, гадралж байна. Яг тэгээд ирэх байлгүй дээ одоо. Тухайн нэг ситуац ингээд нэлээд удаачлалтай явдаг. Тухайн нөгөө бага хүлээдэг ийм ситуац учраас тэгээд ирчих байхаа. Би асууж чадах. Тэгэлгүй хоо. За мөн дараагийн сэдв рүү ороход энэ 7 хоногт шгшээ багийн өргөтгсөн бүрэлдэхүүнээрээ зарлаа хөөч гэсэн уулзалт хийсэн байсан. Тэгээд тэрэн сошиал орчин дээр бас бичлэг нь явж харагдсан. Тэгээд дотор нь байсан хүмүүсээс хамтдаа ярилцгаад хэр сэтгэлд хүрсэн гэж санагдчихэв. Бүрэн дүүрэн сэтгэлд хүрсэндээ яг л одоо дээдлийг чимж байгаа баг болгоны лидерүүд харагдсан. Тэгээд Дархан Юнайтедаас харин тулгыг байх хэрэгтэй байсан болов уу гэж бодсон. Гэтэ яг улирал дундуур улирал нэлээ эхэлсний дараа ирсэн учраас сайн дасгалжуулагчийн нүдэн төрдөж чадаагүй болов уу? Эсвэл бол байрлалын хувьд жоохон давхцал байсан учраас хонгогдоогүй юм болов уу? Тэгээд олон улсын тоглогч нараа бас нэлээ нэмж дуудах байх гэд хүлээлт бас байсан хэвээрээ. Жаккес дасгалжуулагчийн эзнэр яг энэ өргөтгсөн бүрэлдэхүүнээр 7 сарын 20-ны өдрөөс Юта Чигшоог маань яг энэ Азийн аврах шалралт тэмцээний өргөтгсөн шатны бэлтгэлтэй гарна. За тэгээд сарын хугацаанд сар гарны хугацаанд бэлдсэний дараа 24 цагийн өмнө эцсийн бүрэлдэхүүнийг өгнө шүү гэдгийг л үзэгчтэй хэлмээр байна. Тэр өргөтгсөн бүрэлдэхүүний одоо тэр бичлэг дотроос инх батад илүү онцолж харагдсан тамирчин ч юм уу байна уу? Онцолж харагдсан гоё харагдсан тамирчин гэх юм бол би суурааг хэлнэ. Сууравч надад бас яг суурач. Тийм шгшөөг яг бодготой талбайд зогсож ивэл биеийн тоглогчийг яг тэр шгшөөгийн өмсгөлтэй харахыг хүсэж байна. Анх удаа штэ.
Сингээ. Тэгээд бас залуучуудаа нэлээд дуудсан байгаа. Тэгтээ залууд тоглогчтой онцгой харагдчихсан. Дээрээс нь нэмээд яг энэ бүрэлдэхүүн дээр одоо өргөдөгсөн бүрэлдэхүүн дээр гадаадтай бас тоглогчтой мэдээж дуудсан байх гэж бодож байна. Тэгээд мэдээж ирж амжихгүй шүү дээ. Тэгээд яг тэр шоугийн цугларалт хүртэл тэгээ юу болох нь харъя. Одоо яг тэр өрчлсөн шатны тэмцээнүүдэд бол бас яг энэ гадаадтай байгаа шилдэг тоглогчтой бас ер нь одооноос ер нь шгшоогтаас харуул бас гоё санагдаж. Тийм тэгээд Огиах ч гэсэн хэлжсэн шүү дээ. Яг тооцоолоод үзвэл тухайн үеэр яг Ихиодын Баясагийн нэмээд одоо Ориглийн ч гэдэг юм уу эдгээр тоглогчдын нэрлийг гэптэй үе таарч байгаа. Тийм учраас шгшоогтой тоглох бүрэн боломжтой болов гэж ийм хүлээлттэй байгаа. Тэгэхээр 8 сард үзэгчд мань их л гоё зүйл үзэх юм дээ. Тэгээ дотор нь бас өрсөлдөөн амар байл та. За дүлгөөн сугар очир аза энэ гурыг төвдөө гэж та гур боддоо. Амар байгаа юм. Хин нь яг тэнд яг гарааны тавтад энэ гурыг хэн байх вэ гэдэг чинь энэ гурийн хооронд амар өрсөлдөөн байхгүй юу. Тэгээ холбон тоглогчид урдаа бодоход ч гэсэндээ болор эрдэнэм барсаа. Манай шгшогийн нас ч гэсэн маш залуу болчлоо. Хамгийн ахмад тоглогч нь одоо Эрдэнэ цогт гэж хэлэхээр Ахмад гэж хэлэхээр жоохон идээд хүрээ. Ерөөс Ахмадгүй биш байхад шгшөө баг дотор Ахмад нь олчдаг оо тийм. Тэгэл ийм гоё шгшөөг л байна да. Тэгээд маш олон гайхалтай тоглолтууд, гайхалтай жилүүд биднийг хүлээж ирэл гэж харж байна. Мөн холбоо ярьсных авилгатай тэмцэх газартай Монголын сагсан бөмбөгийн холбоос санамж бичиг зурсан билээ. Энэ тал дээр юу гэж бодож байна? Яг уу тэгээд цаашдын нэг юу гэдгийг match fixing те эргээд тиймэрхүү санхүүгийн асуудлууд гарахгүй цэвэр ариун байх үүднээс л ийм гэрээ байгуулж байгаа болов гэж бодож байна да. Би бол иймэрхүү сэдвүүдэд маш дуртай байдаг. Бид нар ингээл зөвхөн яг сагсаа талбайд ирэх юм а ярьдаг ч гэсэндээ яг ийм холбооны хийж байгаа үйл ажиллагаанууд маш чухал байхгүй. Би цалингийн дэстэй олигээд нэг сардаа нэг удаа дугарчаад байдаг та. Тэгээд тэр мөрөн дээр ч гэсэндээ яг одоо энэ зурсан санамж бичиг ч юм уу цаашдаа хэрэгжихэд боломжтой гэж боддог байхгүй. Өрөөнд дотроо би манай телевизэд одоо ингээл маш олон сагсан нуртаг хүмүүс байдаг те 20-уулаа сууж байгаа л бид нар Монголын дэдлэг цалингийн дэстэй бол боломжтой гэж өнгөртөө бодлооч те боломжгүй штэ. Манад бол наа чин буухгүй гих мэтчлэн яг үндэ ярьж л байдаг. Гэтэ иймэрхүү санамж бичгүүд байснаар явцтай бол боломжтой болох юм шиг нэг юм наатлынхын суурийг тавиад байгаа юм шиг санагдана. Их олон хүчин зүйл хэрэгтэй л болох ба. Үзэгчтэй сандаж хэлгээд үзэгчч бас те хизээ хөгжих юм бэ гэж бүгдээрээ л ярьдаг шүү дээ. Яг хул ингээл жаар хизээ цалингийн цэстэй болох юм бэ гэдэг шиг ингээд аливаа зүйлч ингээд шат дараатаар ингээд баг багаар үргэлжилдэг. Тэрнтэй адилхан бас Монголын сагсан бөмбөг маань ч гэсэн ингээд баг багаар ахиц дэвшил гаргаж байгаагийн бас нэг илрэл юм болов гэж санагдаж байна. Хэдүүлээ дараагийн сэдв рүүгээ орхосоо өмнө хэсэгхэн хугацаанд завсарлаа дараагийн сэдв рүү орё гэж бодож байна. За дараагийн сэдв бол улирлын шилбэгдхийн юм байх боломжтой бай талаар хамтдаа ярилцах болно гэд хэсэг хугацааны дараа уулзцаая. Нэвтрүүлэгтээ эргээд тавтай морил үзэгчтэй нэвтрүүлгийн ивент итгэгчээр таны дижитал аялын ихтгэл түнш IT Zone та компьютер принтер ухаалаг төхөөрөмжүүдээ IT Store-оос. За эргээд сэдв рүүгээ ороход эрэгтэй улирал дуусгаад хэдхэн тоглолт үлдсэн байна. Бараг эх 7 хоног бид нар эх 7 хоногор бараг улирлын шилдэгүүдээрээ сууж авах болов. За шилдэгүүдийг гардуулж амжих үгүй мэдэхгүй байна. Тэгэхээр 7 хоногор бараг ярьчих хаа тийм. 2 дахь 7 хоногор ярьчих байх. Тэрнээс өмнө гэхдээ нэлээд хурдан тодорч болов гэж бодож байна. Одоо ерөөсөө 4 матчтэй тэгээд 8 тоглолт. Тийм. Өдөр бол 2 тоглолттой. Тийм өөрөө. Тийм. Өмнөх дугаарууд дээр бид нар болохоор улирлын үн цэнтэй тоглогч юм байх вэ талаар бүгдээрээ бодож байгаа зүйлсээ бол ярьцгаасан. За тэгээд энэ удаагийн дугаар дээр болохоор шилдэг хамгаалан тоглогч, шилдэг 6 дахь тоглогч, амжилтанд нагсан тоглогч, улирлын шилдэг гадаад тоглогчдын талаар ярилцах болно. За биднэрт яг одоо хамгийн эхлээд шилдэг хамгаалан тоглогч. Шилдэг хамгаалан тоглогчийн стат харагдаж байна. Би сая MVP илүүл гэж андуурлаа. Би ч бас бараг тэгж бодлоо.
Гэтэ за MVP шагналд хамгийн хүчтэй өрсөлдөж байгаа хүн нь ахаа шилдэг хамгаалалтын тоглогч төр байна гэдэг өөрөө бүр супер те. Яг л түүний хүлэрлийн зоо шиг санагдаж байна л да. Тэгээд 2-7 оны өмнө яг MVP дээр бид нар ярилцлага өргүүлж хахад 6 тоглогчийг гаргаад ярилцсан. Тэр 6 дээр хамгийн өндөр магадлалтай нь ер нь бол Дүлгөөн байсан. Холбоо хэрвээ яг журмаа дагаад гаргасан зүйлүүдээр шалгаруулах юм бол авах хамгийн өндөр магадлалтай хүн MVP бол Дүлгөөн байгаа. Шилдэг хамгаалалтын тоглогч дээр ч гэсэндээ бас л Дүлгөөн үнэхээр өндөр магадлалтай. Авахгүй шүүхтэй шүү гэдэг. Магадлалыг нь ер нь гаргаад ирсэн шүү гэдэг. Тэгээд хамгаалтын самбар 4.7 гэж яхад Дүлгөөний хамгаалтын самбар 6.7 ч гэдэг юм уу те. Тэгээд довтлогооны хуваар ярих юм бол суугчрын довтлогооны ямар гоё юм бэ? 62 гэж байна те. Яг байралтай нь холбоотой байх гэтэл супер үзүүл. Тийм супер үзүүл. Тэгээд шилдэг хамгаалалтын тоглогч гэдэг утгаараа надад бол яг индексийг илүү харах бол ёстой болов гэж бодож байна. Яг тэгэхээр энэ чинь тоглолтод үзүүлж байгаа нэмэх хэсэг үзүүлэлт гэх юм уу те. Эдгээр зүйлүүдээс маш их хамааралтай. Тэгэхээр Дүлгөөн талбайд байхдаа илүү ашигтай байна л гэсэн. 20.1 гэдэг. За бид нарт яг одоо шилдэг 6 дахь тоглогч харагдаж байна. За энэ тоглогчид болохоор 18 тоглолтод сэлгээнээс тоглосон байх шаардлагатай гэдэг шаардлагыг тавьдаг мөлий холбооны одоо журманда. Тэгэхээр яг Батхуйг бол 16 тоглолт байсан. Тэг хэрэг одоо дараагийн 2 тоглолтоо сэлгээнээс бол өрсөлдөх боломжтой болно гэсэн. За энэ дээр бол Базаргүр Ганбаатар хоёрын үзүүлэлт бас нэлээд ойролцоо харагдаж байна тий. Энэ дээр нэг чухал асуулт байгаа нь яг за оноо авалтаараа бол шууд Батхуйг харагдаж байна л да. Гэтэ яг тэр сэлгээнээс тоглосон 16 тоглолттой 14.7-г авсан юм уу гэдэг чинь бас сэлгээнээс тийм үү? Тийм сэлгээнээс яг сэлгээнээс авсан оноо юм аа. Одоо ингэж бодоход 28 тоглолт гэдэг бол ер нь 18 тоглолт гэхэр чинь 70 гаруй байна уу байхгүй? 70%. Тэгэхээр 60 гаруй байна ч юм уу. Тэгэхээр ямар ч маргаангүй Батхуйг л юм шүү. Одоо гол нь 2 тоглолт. Одоо Ховчонхрууд багт 2 тоглолт үлдсэн байгаа юу? Тийм, үлдсэн байгаа. Тийм. Тэгвэл хэрв арын албан үзчихвэл те сэлгээнээс хоёрыг үнэхээр яг заавал хоёруудаа сэлгээнээс оролцуулж чадах юм бол автоматар бүр Батхуйг чинь шууд шилдэг 6 дахь тоглогч болохоор харагдаж байна. Тийм эндээс бол тэгж л харагдав. Ер нь асуудалгүй байх уу? Батхуйг тэгээд сүүлийн тоглолтын дээр бас л сэлгээнээс гарч тоглосон гэхдээ тоглолтын дундуур талбайг чөлөөлсөн байгаа. Тэрийг за ярихаар сүүлээрээс ярих баха. Тэгээ энэ удирдлын шилдэгүүдийн шагнал ер нь бол маш чухал шүү дээ тий. Хэрвээ багийнх нь тоглогчоо авахулъя гэж бодож ивэл сүүлийн 2 тоглолтод нь зайлшгүй сэлгээнээс оролцуулаад энэ шагнал руу зүтгүүлэх хэрэгтэй харагдаж байна. За шилдэг амжилтны агсан тоглогч. За энэ дээр үнэхээр өрсөлдөөнтэй гоё. Сүхбат дээр бол яа харахгүй бас санал нэг байгаа. Барсал дээр ч гэсэн бүр яа харахгүй. Ер нь бүгдэнд нь л яа харахгүй үнэхээр санал нэг харагдаж байна. Яг авахд өндөр магадлалтай гэх юм бол шууд Барсал гэж харагдаж байна надад бол. Тий. Багийн амжилттай энэ чисээр нь хараад идэхэд бол Барсал байж болохоор байна. Тийм Сүхбат бол бүр MVP болно гэж хэлсэн хүн шүү дээ. Талд байхдаа. Тэгэхэд бол амжилтны агсан тоглогч гэж энэ үзүүлэлтээр харагдаж байгаа эдий ч яг нөгөө талдаа амжилтны агсан үгүй юу гэвлээс маргаад. Макс хэлчин гэсэн үг үү чи одоо жишээлбэл одоо энэ тоглогч нарыг харах юм бол залуу мөнх золбоо Балжиням Барсалт залуу тоглогчтэй Сүхбатын хувьд бол энэ хэдээсээ хавьгүй туршлага ихтэй арай дээдлэгт олон жилийг өнгөрүүлсэн тоглогч байгаа даа. Тэгээд амжилтны агсан тоглогчийг арай залуу тоглож авах хэрэгтэй гэж үү? Үгүй яг хөө зүгээр нөгөө металд байхдаа энэ хүн чинь аль хэдийн лидер байсан байхгүй юу? Лидер хэмжээнд тэгж тоглож байгаад одоо Mongolians тоглож байгаа гэдгийг харьцуулахад яг амжилтанд агсан үгүй юу гэдгийг хэлхийж байгаа юм хараад. Тэр нь бол Mongolians-д очиод шууд лидер төвшөнд ийм үзүүлэлт гарах ёстой л гэдэг үг. Тийм ёстой л гэсэн. Гэтэ ер нь олон улсад бол энэ шагналыг ихэвчлэн залуу тоглогчид өгдөг шүү дээ тий. Одоо Сүхбатыг бол залуу тоглогч гэж явж хэлэхэргүй цаг хугацаанд болцсон. Тэгэхээр ер нь хамгийн өндөр магадлалтай энэ классын тайлбарлал бол Барсан юм шиг. Мөн дээрээс нь гисэн хэдийч одоо энэ нөгөө улирлын шилдэгүүд чинь эхний 3 байраар шалгарсан одоо багаас онцолдог шүү дээ тий. Яг уу MVP-г бол хэлж байгаа. Шагнал дээр ер нь тийм ялангуяа энэ дээр бол бүр хамаагүй баха. Тэгэхээр журмаа эргээд эхний 2 залуугийн аль нь байсан ч гэсэн болохоор тэгээд үнэхээр бас гой санагдчих чинь яг дарахнаас 2-2 тоглогч. Тэгээд тэр Балжинямын статистик үзүүлэлт нь өнгөрсөн жил 2.3, энэ жил 9.2 гэж бодохоор үнэхээр ахиц дэвшилтэй. Нэг асуулт байна л да. Яг одоо улирлын
амжилтанд нэгсэн тоглогчийг шалгаруулахад өмнөх улиралтай л харьцуулж гаргана үст ер нь л. Тийм. Тэгэхээр тэрний өмнөх улирал ямар байсан нь ямар ч хамааралгүйгээр өмнөх улиралтайгаа л харьцуулж байгаа юм чинь сүхбат юм шүү. Үгүй. Яг зөвхөн тоо харьцуулах бас нэг ондоолтой. Чи сайн байна, чи өсөж дэвжиж гин гэд уран болгож өгдөг шагнал гэж би бол бодоод байдаг байхгүй. Тэгээд ер нь гадны лигүүд одоо NBA бүх лигүүдэд олон жил тоглосон тоглогч нар энийг авч ирсэн тохиолдол байхгүй учраас сүхбат биш юм болол гэж бодод. Яг нь статистикийн хувьд маргах арга байхгүй л дээ. Гэхдээ сая статистикаас харахад Барсуул зөвхөн хоёрын нэг тийм зөрүүгүй байсан баха. Тийм. Ер нь яг самбар эргээд одоо таслалт бүр одоо юу гэдгийг дамжуулт гээд харахад бараг Барса илүү байгаа гэж бодож. Тэгээд Барса аваасаа угаасаа яаж гээ одоо цайрсан. Тэр шилдэг гадаад тоглогч харагдаж байна. За BC Knights багийн тоглогч Davion Warren болон Yamiller хоёр харагдаж байна. За шууд нэг тоглогч нэрлээ. Сингэ Warren. Сингэ харахад за ер нь Warren санагдаж байна дөө. байна да. Нами юу гэж бодож чинь энэ хоёр тоглогчийг хин. Та нар яагаад бүгд Warren гэж бодсон бэ? Үзүүлэлтийг нь харахад л Warren 2 метртэй холбон тоглогч үү дээ. Яг үндэ би ч гэсэн Warren гэж бодсон. Тэгвэл бас хүмүүсийн Miller гэх болол гэж бодлоо. Яг Miller энэ үйлрэл яг хэд хэдэн тоглолт өнжчлөө тий бэртлээ болмаас. Тэгээд яг системийн баг гэдэг утгаараа Miller хувьд тэгж оноо ч юм уу бусад зүйлээрээ зайлшгүй гараад ирч чадахгүй юм л та. Эсвэргээрээ Warren Эрдэнэ цогтыгч даваад багийнхаа бүх тоглогчдыг ч даваад ер нь тоглолт бүр дээр маш чадвартай байгаа даа харагддаг. Scrap үйлрэл эхлэхэд Монголд ирсэн бол тий. За энэ дээр бол маргаан байхгүй байхаа. Энэ үйлрлийн яг одоогийн байдлаар бараг үйлрэл эхэлснээс хойшоо хамгийн тодорхой зүйл энэ яг журам тогтоохоос өмнө бол дөлгөөн rookie of the year ах гэд бид нар ярьж илээсэн. Тэгсэн чинь заавал драфтаар орж ирсэн байх гэдэг зүйлийг тодтогч өгснөөр өсөх хоёр энэ жилийн шилдэг rookie of the year шагналыг авах нь ерөнхийдөө тодорхой болж байгаа шиг байна. Гэхдээ их хамрын хувьд бол магадгүй өөр багт тоглосон бол өсөлтөө өсөлтөйсэн байж магадгүй сүүлийн үеийн хамрын тоглолтууд бол үнээр гоё байгаа шүү дээ. Яг улирлын 2 дугаар хагасаас хойш их хамар бол яг өөрийгөө харуулсан. Тэгээд тэр нөгөө нэг Rising Stars-ийн тоглолтын дээр MVP авсан их хамрын тоглолт ямар гоё яваа. Тэр хүртэл тээж гоё тоглодог байсныг нь одоо анзаараагүй явсан байна гэх юм уу тий. Тэгээ өсгөөгийн үзүүлэлтийг ярих юм бол одоо баг MVP төвшөнд яригдж байгаа тоглогчдод ч зүйрлэж болох юм л үзүүлэлт харагч байна. Тэгэхээр энэ үйлрэлд бол өсгөө маргаангүй хаа. Тэгтүүний хоёр найз энэ шанхлын өрсөлдөд тэр нь өсгөө хоёр тодорхой харагдаж байна да. За драфтын 1-2. тийш тий. Мөн дээрээс нь шилдэг тасгалжуулагчийг бас тэр өдөр шалгаруулсан. Тэгээд шилдэг тасгалжуулагчийг болохоор холбооны журам дээр 1-р байраар гарсан багийн ахлах тасгалжуулагчийг шилдэг тасгалжуулагчаар зарлалт юм билээ. За тэгээд хэдүүлийн хамтдаа бас дараагийн сэдвүүрийг орцгоё. За бид бүхний бас дуртай сэдвүүдийн нэг энэ бол тоглолтынхаа таймыг үзэнгээ өмнөх 7 хоногийн онцлог тоглолтуудынхаа талаараас ярьдаг байгаа. За бидний хамгийн ихний ярилцах баг бол бишрэлт медаль Дархан United багийн тоглолтууд байгаа. За энэ тоглолт юугаар онцлог вэ гэхээр Дархан United багийн тоглолтод хожил байгуулснараа плей-оффын эрхийг ер нь л бараг л гартаа тавцсан гэж хэлэхэд болох ийм тоглолт болсон. Энэ дээр энэ тоглолт ер нь бол дарахных нь үнэхээр одоо илүүрхэж тоглосон гэх юм уу да. Эхний үе 23 гээд тэнцүү дууссан. Тэгээд ер нь маш сонирхолтой төгсгөл шийдэгдгээр тоглолт байна да гэж харж исэн чинь 2 дугаар үед Дархан United Металлаас 16 оноо илүү авсан. Тэгээл ерөөсөө тэр 10 гаруй онооны зөрүүг тоглолтын турш хадгалж явсаар байгаа. Дүүн тэр дунд нь бол Металлаас ингээд санчрын шидэлтүүд, эргэтмүүлэнгийн шидэлтүүд гээд орж ирж байгаа гэдэж тэгээд тэр болгоныг ер нь Энтони Нельсон л их юм ийсэн дээ би бол тэгж харж байгаа. Тийм ерөөсөө нөхөж явсаар байгаа л гүйцэж амжилгүй дуусгацсан тоглолт л доо. Хитгэн тоглолтын өмнө Дархан United багийн Энтони Нельсон бид нар болохгүй тоглогч байна да гэж харж байсан бодлол яг энэ сүүлийн 1 2 3 тоглолт бол бүр үнэхээр сайн байгаа нь харагдсан тий. Яг нөгөө 6 тоглолт дараалаад хожигдсныхан дараа бол тэгжсэн л та. Тэгээд тэрний араас нь бол хөлгүүдийг хожоод тэгээд хов чонхруудыг хожоод бродерсныг хожигдоод за тэгээд дараа нь энэ металлыг хожиж байгаа дүр зураг. Тэгээд уучлаарай металлын фэнүүдийг гэж хайл.
2-7 хоногийн өмнө за бараг сарын өмнө хэлж ийсэн шүү. Тэгээд одоо бүх зүйлийг бүр л хэцүү болж байна. Маргадын тоглолт ерөөсөө болоогүй. Эхний хагасд ялангуяа тоглолтыг нэг 5 оноо авч эхлүүлсэн санагч чинь. Тэгэл тэрнээс хойш чимээгүй явсараа төгсгөлд 3 дугаар үеийн сүүлээс эхэлж нэг оноо руу дайрч эхлэв. Тэгэл Металлаас нэг гоё зүйл харагдсан нь тэд үнэхээр хүсэж байна. Дээд үлдэхийг ялангуяа 9 дугаар байранд буюу плей-инд үлдэхийг үнэхээр хүсэж байна. Ялангуяа тэр тоглолтын төгсгөлийн мөчүүдийг үзэгчд маань маш сайн харсан болов уу гэж бодож байна. Эцсийн хүртэл тэмцэж байгаа. Тэгээд энэ тэмцэлд одоо ерөөсөө 2 хон тоглолт үлдсэн. Тэмцэл нь амжилттай болтох байл гэж бодож байна да. Яг одоо бидэнд бас статистик үзүүлэлтүүд харагдаж байна. Чөлөө шидэлд үнэхээр хангалтгүй шидсэн. 34-өөс 10 биш вэ? Йоо. 20-оос 9 тий. Багаараа үнэхээр. Тэр ерөөсөө багийн сэтгэл зүйтэй л холбоотой байна тий. Тэрөөсөө Дархан United багийн хожлын гол нууц бол Марсен дамжуулт сайтай байсан. Тэрийг бас Нельсон ч гэсэн Марсен гүйцэтгсэн болов уу гэж бодсон. Энэ тооны Нельсон 12 дамжуулт өгсөн байсан баха. Тийм. Дабл хийсэн. Яг одоо биднээс харагдаж байна. 23 оноо Bryce Johnson 23 оноо 10 самбар. Хоёр импорт нь хоёулаа дабл Нельсон 17 оноо 5 самбар 12 дамжуулт. Тэгээд ийм Легонрын зөрүү гарсныг л одоо яг энэ тоглолтын шилдэгүүдээс харж болохоор байна. Тэгвэл Бен Стивенс ч харагдахгүй шүү дээ. Тэгэл бодохоор бас. Талаас талбайд одоо хамгийн удаан хугацааг өнгөрүүлсэн Маргад Бен Стивенс 2 байсан. Тэгээ хоёулаа төдийлэн сайн тоглолтоо гаргах чадав. Маргад одоо яг ямар байрал дээр тоглож байна гэдээ асуулсангээ. Маргад уг нь 3 дээр л тоглоод их шиг байгаа юм харахад би бол яг энэ тоглолтын тайлбар дээр ороод харахад бол Тэгүн гурт металлын урд чугамд одоо яг хэн тоглож байна? Одоо тэгэл хийн л байгаа шүү. Инхтөр Маргад нөгөөх нь хийн. Тэг өмнөх жилүүдэд хэн тоглодог байсан гэж бодохоор одоо сая дамжуулт дээр 23-10 гээд ийм хол зүрүү. Яг л нөгөө урд чугам нь бүр үнэхээр бүр хоосорсон Маргадад яг тийм оновчтой юу давталгаагаа амжилттай болгож чадах үст тийм бөмбөг ирж гин үү? Маргадын тоглолт болохгүй байгаа шалтгаан нь ерөөхдөө шууд урчгамны тоглогчид ингээ эзгүүрцэнтэй холбоотой юм болов уу? Тэгээ ууган баяр бол бүр үнэхээр өгүүлэгдээд. Одоогийн нөхцөлд бол Маргад өөрөө бүхнийг хийх л ёстой болсон. Яг энэ багийн тоглолт дээр. Тэгээ Маргад чи энэ жил дөнгөж ирсэн тоглогч. Тэгээ бодохоор харин хэнийг ч буруутгах аргагүй аюу хэцүү байхгүй. Металлын энэ улирлын хамгийн том алдаа бол яг л арын албаных нь ажилчдын л алдаа байсан. Тэр чигтээ маш олон гэрээнүүд маш олон зүйлийг алдсан шүү дээ. За бүр ихнээс нь ярих юм бол дэлгэр нэмдэггийг алдсан. За тэгээд араас нь Сүхбатыг алдсан, энх ойсголыг алдсан, саруулыг алдсан. За тэгээ ууган баярыг сая гимтэлд алдсан. Өөр юу байна? хамгийн том юм нь тэгээд бас Легонер дээр ялдчихлаа. Тэгээд Легонер тоглогчид дээрээ маш том алдсан тийм. Өнгөрсөн жил өмнөх жилүүдэд ингээд байнгын финалддаг улирлын яг тойргийн одоо тоглолтуудад дандаа одоо улирлын тэргүүн байрын төлөө өрсөлдөг байсан баг дараа улирал нь ингээд шууд ингээд унах дээрээ тулж ийн гэдэг бол яг би ингээд өнөөдөр ингээд бодож исэн чинь за сая яг волейболын лиг болоод дууссан шүү дээ. Тэгэхэд өнгөрсөн жил волейболын эмэгтэйчүүдийн дээд лигийн мөнгөн медальтай баг энэ жил дээд лигийн одоо хамгийн улирлын тоглолтууд хамгийн сүүлийн байраа дуусгаад. Гэхдээ яг плей-ины ийм тоглолтыг хийх байсан. Тэгээд дээд лигтээ үлдэж чадсан баг байгаа. Тэгсэн чинь яг тэрнтэй ижилхэн юм шиг санагдаад байгаа. Хоёлаа яг Легонер дээрээ алдсан. Тэгээд дээрэс нэмээд яг гол тамирчтай бэртэл хэмтэлд алдсан. Ийм шалтгаанаас болоод. Тэгээд тоглогч нарын хувьд ч гэсэндээ за энх ойсгалан Сүхбатын хувьд 3 жил финалд хүрээд за 4 дахь жилдээ заавал авраг авна гэд дайраад багтаага үлдэхийг үлдүүл хүсэх л байсан баг. Тэгээ тэр хэмжээнд арын албан авч үлдэхийн тулд ямар нэгэн зүйл хийгээгүй Маргадыг авчирсан юм чинь уул нь яг хуучин металлын бүрэлдэхүүн дээр Маргад ирвэл бүр супер баг бүрдэх байсан боловч бусдыгаа явуулаад Маргадыг авчгаар ингээ бүх зүйлүүд нь доошоо унжиж байгаа байхгүй. Гэтэ яг би металлын фенүүдийг бол Монголын дэдлэгийн бүр хамгийн супер лигүүд фенүүдийн нэг гэж боддгийн. Тэгээ багт нь муугар бодоход ямар нэгэн зүйл тохиолдоод доод лиг руу унсан ч гэсэндээ буцаад тэмцээр байгаа гаргаад ирж хангалттай чадах фенүүд энэ багт би яг уу Сүхбатыг энх ойсгалан ч юм уу тоглогч нароо дагаад Монголиасыг дэмжиж болохыг бас үгүйсэхгүй л дээ. Гэтэ тэгээд метал тайм гэж маш том юм байна л да тий. Ердөө чинь тоглолтыг харахад яг тоглолтын үеэр
хулангийн элдгээр ард яг асаалтын танк нь болдог 6 дахь тоглогч буюу яг үзэгч хөгжөөнд дэмжигч нь маш ихээр ирж. Тий, ерөн дэмжигчсэн тоглолт дууссан аягүй гоё дэмжсэн. 3-тгээс эргэн ирүүлсэн хүмүүс чинь тоглогчноос гадна фэнүүд нь байсан шүү. Яг тэр үйлрэл бол тийм. За одоо тэгээд хоёр тоглолтод нь амжилт төсөй да металд болон фэнүүдэд нь маш чухал хоёр тоглолт байгаа. Захан Бродерс хов чанхруудтай яг хоёр тоглолт боломжтой байхгүй юу тий? Бүрэн боломжтой. Тэр хоёр тоглолтод хожиж чадвал плей-ин руу орох магадлал хэр байгаа лээ. Бас гэхдээ бид нар нөгөө талд Монголиансын тоглолтыг үлээ. Бус тоглолтын бус багуудын тоглолтоос бас шалтгаалж байгаа. Тэр хамтаа Монголиансын тоглолтыг үзцгээе. Энэ бол Монголианс болон SG Eps багийн тоглолтууд байгаа. За энэ хүү тоглолтод маш гайхалтай тоглолт болсон гэж харж байна. Яа тэгэхээр SG Eps багт ерөөсөө энийг үзмээргүйсэн. нэг ч онооны тэргүүлэл өгөхгүйгээр хожсон юм тоглолт болсон. Джеймс Карник үнэхээр сайн байсан. Тэгсэн онцгой тоглолтыг үзүүлсэн шүү. Та нар юу гэдэг байлаа? Нэс нэгтгэн тэгээд ингэж илччихсэн. Яг хоо за энэ тоглолтын өмнө энэ тоглолтыг үнэхээр үзэх хамгийн том шалтгаан байсан юм нь Эпсийн багийн эзэн мөвчин байсан. Тэгээд 3-тгээс эргээ ирүүлсэн багийнхаа эсрэг жоохон та уншиж жоохон хэцүү тийм пост оруулсан байсан. Ер нь бол өнөөдрийн манай багийн тоглолт та нарын хувь заяа яг шийдэ шүү гэд бичсэн байсан. Тэгээ дараа нь устгацсан баг шиг үлээ. За тэгээд энэ тоглолтод онцгой гэж ярих юм бол ерөөсөө Сүхбат Сэлмэг хоёрыг л хэл. За тэр Сүхбатын сэнлүү харж байгааг үзэгчд маань бас ер нь гадарсан байхаа. Ер нь тоглолтын туршлын юм дөр зураг явсан. Хүрээд ирэхгүй мөч гэсэн байсан. Тэгээд энэ тоглолтоос онцлог тоглогч гэх юм бол яг харахгүй. Нэг талаас харах юм бол Сүхбат Сэлмэг хоёр байна. Энэ хоёр тоглогч яг бага манлайлж үндэсний дээдлэгт үлдээхийг маш их хүсэж байна. Нөгөө талаас Джеймс Карник гэж энэ залуу би ийм хүн шүү гэдгээ батлан харууллаа. Яг энэ тоглолтыг харахад бол эхний 3 үе SG-Eps хичээхгүй байгаа юм шиг. Тэр нь нэлээд сул эхлүүлээд онооны зөрүүчд яваадсан. Тэгээд яг тэгсэн. Хоёрдугаар хагасд бол тэр олон онооны зөрөг маш хурдан бариад ороод ирсэн. Бараг 4-р үеийн дундаас эхлээл ерөөсөө машинд ч явсаар байгаа яг онооны зөрүүг харьтуулсан. Тэгээд уг нь ерөөсөө л нэг тийм хамгаалж тоглоё гэж гарч ирсэн юм шиг харагдав. За бидэнд бас хоёр багийн үзүүлэлтүүд харагдаж байна. За тэгээ аль нь ер нь тоглоомыг үзтгэл үнэхээр өндөр байсан. Холын зайн шийдэлт ялангуяа. Тоглолтын дундуур бол хоёулаа л барыг 50-аас дээш шийдчихсэн баг шүү. Энэ тоглолтыг бас л шийдсэн асуудал бол дамжуулалтад харагдаж байна тийм ээ. Тэгээд багаараа тоглож чадсан баг нь Монголианс. Яг гитарист дасгалжуулагч хэдий боловсролын 2 дугаар хагаст энэ багийн хүнд нөхцөлд ердөө ганцхан хожилтой байхад нь ирсэн ч гэсэн эцэст нь бас үндэсний дээдлэгт үлдээж чадах юм бол магадгүй иргэжил бид энэ дасгалжуулагчийг харж болох юм тий. За бид бүгдээд яг одоо тоглолтын шилдэгүүд харагдж байна. За бид бүхний яг өмнөх тоглолтод Карник яваа гэдээсэн бол за энэ тоглолтод өөрийгөө үзүүлээд өглөө бидний нэвтрүүлгийг үзсэн юм шиг л тоглолтыг хинийг нь орчуулж өгсөн баг. Манай хулаг хараад за би хичээнэ. Маш онцгой байсан тоглогч бол яа харахгүй Сүхбат байсан. Монголиасын хувьд тэгээд маш чухал үедээ хожил авч чадаад ах юм. Одоо хүлгүүдийг хожсон, найцыг хүртэл хожсон шүү дээ. Ер нь энэ улиралд бол тэгээ хов чанхруудыг бас хожсон санагдаад ах юм. Хожигдлоо. Хов чанхруудад хожигдсон. Тэгээ бодохоор ингээд сайн багуудын эсрэг сайн тоглолтоо үзүүлээд ялангуяа одоо улирлын 2 дугаар хагас он гарснаас хойш бол Монголианс яг учраа гоё болцсон. Улирлын ихэнд ярьжсэн шиг нөгөө талын хүмүүс тоглолцсон дүр зураг одоо ажиглагдах болцсон. Талбай дээр байгаа 5 тоглогч нь би нэг аягуулсан ойлгодог болцсон. Тэгээд бид нар ерөөсөө Монголиансын хуваар их хүнд байна гэж харж байсан шүү дээ. Энд чинь SG-Eps-ийг буулгаад авчлаа шүү дээ. Нэг хүн хуваар биш юм шүү гэж эргээд харахад эргээд байна л та. Карникийн сан тоглолт бол яг 3 дахь тоглолт нь байлаа шүү дээ. Эхний 2 тоглолтод бол оноо авалт нь 3хан. Гэхдээ талбай дээр байгаа үзүүлэлт нь нэмэх 10 гэдэг ч юм уу сайн үзүүлэлт байсан. Энэ тоглолтын дээр оноо авалт нь өндөр байсан хэрнээ бас талбай дээр байгаа нэмэх үзүүлэлт нь дандаа 5.3-тай тийм үзүүлэлттэй байгаа явж байсан. Тэгэхээр Карник бол маш сайн хамгаалсан тоглолттой. Тэгээ үнэхээр яг уусаад ирэх юм бол оноо авалтын хувьд ч гэсэндээ өндөр байж чадхаар Томас Робинсонтой гоё зохицоо тоглож чадхаар гоё лиг өнөр байгаа. За тэгээд Жордан Харрисын хоёр бол дэжгүй баха. Энэ плей-офф руу. Энэ бол SG-Eps-ийг бас лигонор дээр алдаад нилээ яач уу гэсэн
баг зэрэг гэрлэгийг харагдаж эхэлсэн шүү дээ. Тийм, SJP багийн одоо хөгжөөний нэмжигчид ер нь тиймэрхүү гаргалгаа гаргаадсан байхгүй бид нар л одоо ингэ та нарт хожлыг өгсөн шүү. Бид нар л нэг хичээгээгүй шүү гэсэн юм яриад байгаа байхгүй юу? Надад бол үгүй юм шиг санагдаж байгаа. Яг тэгэхээр Монголын баг үнэхээр хичээсэн мөн дээрээс нь Сүхбаат өмнөх ярилцлагуудаа ч гэсэн хэлжсэн яг энэ хожлуудыг авч эхлэхээс өмнө бид нар яг одоо л багаараа цуглаж гин одоо багаараа бүрдсэн учраас бид нар одоо нэг хамт олон болж эхэлж байгаа гэдгээ бол тоглолтоос тоглолтын хооронд бол маш сайн харуулж чаджаа. Дараагийн хэсэг бол хүснэгт байгаа. За энэ BCL Asia East-ийн хүснэгт харагдаж байна. За BCL Asia East за үзэгчд маань дэндүү сайн мэдж байгаа. Манай асын үлгүүд яг энэ зүүн бүсийн аваргаар тодроод эргээд BCL Asia финал руу явсан. За тэндээ бол хүрэлт медалийн эзэд 3 дугаар байранд орсон байгаа. За өнгөрсөн жилийн финалийн тоглолтууд бол Дубайд болоод Утсономи Брекс баг төрүүлсэн ийм түүхтэй. Тэгэхээр Монголын хувьд гэх юм бол энэ жилд асын үлгүүд баг дахиж оролцсон. За 5 дугаар сараас яг Монголд болох тоглолтуудын хуваар байгаа. 5 дугаар сарын эхний 7 хоногт тохиож байгаа. Харин асын үлгүүд баг маань өмнө нь бол яг ийм зочлон тоглолтуудыг хийгээд явах хуваартай байгаа. Тэгээд одоо ерөөсөө зөвхөн дотоодын лиг ярихаа байлж дээ гэж ингэж харахад ерөөсөө лиг Азтай яриад тэр дээр ярьдаг болсон байна да. Энэ бол ер нь маш том дэвшилт ч дээ тий. Одоо бид нар Amazon-ыг ч гэсэндээ ер нь явцдаа дараагийн олон улсын лигт яриад явж магадгүй дараагийн үйлрэл ялангуяа. Тийм тэгээд олон улсын тоглолтууд дахиад үргэлжилж байна. Хэдий Зүүн Азийн Суперлигийн тоглолтууд нь хөлгүүдийн хувьд дууссан ч гэсэн тэгээд Ирэх 5 дугаар сарын 5-наас 8-ны өдрүүд байсан үү? Ингээ 3 өдрийн тоглолттой өдөр байгаа. Тэгээд манай асын үлгүүд баг B хэсэгт багтсан 4 багтай хэсэг. Тэгээд яг гэртээ их 3 тоглолттой ингээ 5 дугаар сарын 5-наас 8-ны хооронд хийх юм хуваар саяхан гарсан тий. Тэгээд ерөөсөө манай үзэгчд жаргаж байна да. Огтмонч уйдгараг болчихлоо. Яг ингээд 5 сагсан өмнө гэхгүй бүр 4 дугаар сарын 10-аас эхлээд 3-3-ын үйлрэл Монголд эхэлж байгаа. Улаанбаатар Суперквест гэх тэмцээнээр эхэлж байгаа. Гэл энэ завгүй 7 хоногуд үргэлжлэх юм дээ. За бидэнд эх 7 хоногийн хуваарууд харагдаж байна. За эх 7 хоногийн хувааруудаас онцлог тоглолт та хэдэд яг аль тоглолт харагдаж байна? Өрсөл металл Монголиасын сүүлийн тоглолтод хинтээ байна гэдгийг л анхаарал татаад байна. Шууд нүд тийшэл яваад байна. Яагаад тэр энэ хоёр чинь айгүй эцэгтэй үедээ байгаад байгаа учраас тэгээ нэг хүснэгтийн дээдлийн байрны төлөөх өрсөлдөөнүүд харин одоо за асын үлгүүд бол майнерстай тоглох юм байна. Аль хожил авсан л нэгдүгээр байраа хадгалж үтгэхээр байгаа юу. Eps Brothers-тай тоглохоор байна. Knights бас майнерстай тоглохоор байна. Хэрвээ Mongolians энэ тоглолтод хожигдоод металл хоёр хожлоо хоёуланг авч чадвал плей-инд үлдэх гээд байгаа лөө. За тэрийг харъя тий. Дахиад нэг сайн хэлээ тий. Миний бодлоор бол шууд Баасан гарагт Захан Brothers металлийн нугсыг тасалж болов. Яа. Тэгэхээр болвол энэ бол үнэхээр бас сонирхолтой тоглолтууд. Би бол металлыг бас давж гарах чадaltaй баг болов гэж бас хараад байна. За тэгээд үзэгчд маань маргааш буюу шидийн 3-ны бэлэгцэн өдөр Мбанк аренада цуглан 18 цаг 10 минутаас бишрэлт металл болон Захан Brothers багуудын тоглолтыг олноороо ирж шинтэн үзээсэй гэж хүсэж байна да. За Санчир ахын сүүлийн тоглолтын форум бас супер байлаа шүү дээ. Хуучны яг тоглохын санчрыг бодогдуулмаар тэг хөлгүүдийнхаа эсрэг тоглох нь байна. Тэр чинь 31 оноо. Тэрэн дээр нэр юу нэвтрүүлэг дуусгын ганцхан асуулт асуухад Miners хов чонхрууд хоёр тоглосон шүү дээ. Тэгээд тоглогын санчрын хувьд бол бүр маш гайхалтай тоглолтыг үзүүлж 31 оноо авсан. Эсрэгээр хов чонхрууд баг маш ойрхон тоглолттой явж байхад Хоёрыг дээр 2 удаа техник маш хурдтай өгөөд Батбаяг хөөцөө. Тэр өдрийн тоглолтод Батбаяг ч гэсэн 3 шидэлт нийллийн өндөр байсан шүү. Тийм бид нар ер нь ярьдэн шүү дээ. Одоо ингээд шүүгч нарын ингэдгээ дараа нь бол энэ зүйл болдог. Тодорхой хэмжээнд ойлгох хэрэгтэй чи. Тэрэн дээр яг шүүгчдийн шийдвэр зүг байсан санагдаж байна. Тухайн Батбаягийн 2 дараас нь техник бол тийм техник гэж юу байсан юм. Би бол яг ингээд тайлбар дээр чихэн дээр сонсож байгаа шүү дээ. Тэгэхээр ямар нэгэн хараал хийсэн зүйл байхгүй. Шүүгчлүү тэгж очиод бид нь халдаад исэн зүйл байхгүй. Тэгээ нэг техник өгөөс сануулаад болоо шүү. Тэгээд хоёр дахь техник бол арай илүү түрэгцсэн болов. Ерөөсөө маш гоё өрсөлдөөнтэй Атланта тоглолтын дараа Батбаяг гараал тэр тоглолт ерөөсөө майнес эхлэв.
тийм зүйл болсон да. Тэгээд нэг тиймэрхүү үйлдэлүүд ер нь яг энэ шүүгчдийг шүүмжлэхтэй энэ үнцгийг гаргаж ирээд юм бол гэж ингэж харагдаж. Сая серб шүүгч ирснээс хойш бол ер нь шүүгч нарын асуудлууд нэг яригдах болчихлоо шүү дээ. Тэгээд тийм нэг иймэрхүү жижиг үйлдэлүүдээс л яг Майнерсийн хожлыг бол огтхон ч үгүйсгээгүй байгаа. Гэхдээ зүгээр л ойрхон явж байгаа тэр тоглолтод багийн темпийг унгаасан нуу гэвэл бас тийм санагдсан. Тэгээд гол нь тоглолтод болж байгаа үйл явдал юу гэдгийг аль нэг тоглогчийн муу тоглолт ч юм уу тий аль нэг багийн муу тоглолт ингэж тоглолтыг эргүүлмээр байгаа байхгүй шүүгч биш. Тухайн үйл явдал бол яг шүүгч тоглолтыг эргүүлсэн. Тэгээ холбооны зүгээс бол яг шүүгч алдаатай үйлдэл гаргасан байвал тэрийг нэгтлээ тэр шүүгчийг шийтгэн. Гэтэ тэр шийтгэлээ хизээч олон нийтэд зарлахгүй гэдэг. Тэгэхээр л энэ асуудлыг ямар ч ярих шаардлагагүй ингээд арц гаргалгаа хайх ямарч боломжтой болчихдаг л доо. Ер нь ямар байд юм бэ? Одоо шүүгч нарын одоо тийм шийдвэрийг олон улсад зарлдаггүй. Адилхан. Шүүгчийн эрх бол маш өндөрт байдаг тийм эрх. Тэгээд шүүгчийн тоглолтын дээр ийм алдаа гаргах шаардлагагүй байсан байна гэд дүгнэлээ. Тэр шүүгч дээр ямар нэгэн торгуул тавилаа. Гэтэ тэр торгуулаа хизээч олон нийтэд дэлгээж зарлаж тавихгүй. Яг нь тэр өдрийн шүүлтэйг бол яг тэр шүүгч яг юу гэж хүрдээд өгснгийг бол бид хэд бол үнэхээр таашгүй. Гэтэ яг нэг техник бол өгж болно. Бүр хэдхэн секундын дотор тоглолтыг эргүүлэхээр тийм хоёр дахь техник өгсөн дээр бол би ч гэсэн болоод ер нь бүхэн л үнэхээр гайхсан болов гэж бодож байна. Энэ дээр сингээ юу гэж бодож байна. Сингээ нэг хам хэрэгтэй болох гэдэг шүү дээ. Тэгээ би яг тэр тоглолтыг хажуунаас хараа зогсож ирсэн. Яг тухайн яг моментийг нь. Тэгээд Батуйг ер нь бол тэр тоглогчд шүүгчд ер нь нэг ер нь таньдаг шүү дээ. Гадуур одоо өсвөр байхаас нь энэ шүүгчд бол яг Батуйгийг ингээд шүүцсэн инх мембер шүүгч байсан шүү дээ. Тэгээд Бямбаха тэгээд нь штэ гэдэг. Ер нь бол ингээд чатбат гэдэг дуграад нь штэ гэдэг зүйлийг бол ер нь хэлсэн. Тэгсэн эхлээд техник өгсөн. Тэгээд удалгүй өргөжлүүлээд яг тулга тасалжуулагч хажуудаас орж ирээд нэг жоохон хүч нэмсэн л дээ. Тэгээд удалгүй л тэгэл дахиад яг нэг маргаанаа зогсоохгүй ингээд юм хилээд тах дээр нь л зогсоох гэдэг. Тийм өөрмөс хоёр дахь техник өгч үү. Хоёр дахь нь би тулаг коучиг бол хараагүй. Яг Хьюгагийн яриад ихэн дээр сонсож байхад хаа чатбат гэдэг тэрийг өргөжлүүлээ тэгж хэлсэн. Тэгээд бодохоор ямар нэгэн хараал байхгүй, зодод хэлсэн байна. Замир дээр тэр өдрийн тоглолт бол маш олон техниктэй тоглолтууд болж өнгөрсөн. Тэгээд ямар ч ч өнөөдрийн тухайд бол маш сонирхолтой сэдвүүдийн талаар ярилцлаа. Бид нарын бас одоо цаг маань болсон байна. Тэгээд хүрэлцээрч маш сонирхолтой сэдвүүдийн талаар нүгөө дэлгэрэнгүй өөрсдийнхөө өнцгөөс ярьж өгсөн бас хоёртоо маш их баярлалаа. Тэгээд хамтруулсан олондаас маш их баярлалаа. Баярлалаа. Та бүхэн маань сар шиндээ сайхан шилжээрээ. За энэ хүрээд манай өнөөдрийн нэвтрүүлэг өндөрлөж бай нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр хамтдаа төрүүлж алхах нь Unitel Сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola болон шунан дурлал мамтыг зөвхөн KFC-нэр ажиллаа. Та бүхэн сар шиндээ сайхан шинэлээрээ эх 7 өдрийн дугаараар уулзцгаая.